Монгол Ардын хувьсгалт нам, Монголын үндэсний ардчилсан нам хоёр улс төрийн холбоо байгуулсан билээ. Урт удаах хугацаанд ярилцсаны үр дүнд улс төрийн холбоо байгуулсан байна. Тус холбоо нь 15 зүйл зорилтыг дэвшүүлэн ажиллаж, улс орныхоо нийгэм эдийн засаг ядуурвал бүхий л тулгамдж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах ажээ. 2 хоногийн өмнө нэгд өдөр буюу 9-ний өдөр Монгол Ардын хувьсгалт нам, Монгол үндэсний ардчилсан нам улс төрийн холбоо байгуулсан. Энийг бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд маань олж мэдсэн, уншсан, танилцсан гэж найдаж байна. За энэ улс төрийн холбоо бол нэг өдөр сууж угаад байгуулагчсан ийм байгууллага биш. Энэ талаар бид бас нэлээд урт хугацаанд ярилцаж ийм улс төрийн холбоо зайлшгүй байгуулах ёстой юм байна гэсэн ойлголт бий болсон учраас мөн улс төрийн холбоо байгуулах талаар ер нь хамтынхаа үйл ажиллагааг илүү ойр дотн болох талаар жирийн гишүүдтэйгээ дэмжигчтэйгээ олон удаа зөвлөлдөж ярьж санал бодлоо хуваалцсан үндсэн дээр ийм улс төрийн холбоо байгуулах шийдвэрийг 9 өдөр гаргалаа. За холбоо ямар чиглэлээр ажиллах вэ гэдгийг бид өөрийнхөө гэрээнд нэлээд дэлгэрэнгүй тусгасан байгаа. Монгол Ардын хувьсгалт нам Монголын үндэсний ардчилсан намын зөвлөлтөх уулзалтыг нэлээдгүй хугацаанд хийсний үр дүнд өөрөөр хэлбэл тодорхой үзэл санаан дээр байгуулагдсан гэж хэлж байна. Тус холбоо 9 жилийн хугацаанд хамтран ажиллах бөгөөд Монгол Ардын нам ардчилсан намын олигорх байдлыг устгах, Монголын хамгийн том 2 намаас ихтэй барьцаалсан нийгмийг устгахын төлөө хүчээ нэгтгэе мэдгдсэн юм а. Энэ улс төрийн холбоо бол ганцхан сонгуулийн зорилттой биш гэдгийг бас анхааруулж хэлмээр байна. Хамтран байгуулсан гэрээгээр бол манай холбоо 9 жилийн хугацаанд бол хамтран ажиллана. Сая энэ хоёр дарга хэлсэн 15 зүйлийн зорилгон дээр анхлан санаа нэгдсэн байгаа. Тэгэхээр анхлан санаа нэгдсэн хамгийн ихний томьёол бол бас их чухал гэж ингэ дотроо бодож байна. Тэр гэрээн дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр Монгол Ардын нам ардчилсан намыг барьцаалсан олигарх дэглэмийг устгана гэсэн энэ дээр бид томьёол дээр тохиролцсон байна. Түүнчлэн үндэсний эрх ашгаар засагласан эрхийг дээдлэх ёстой гэдгийг тус 2 нам зүйл заалтанд оруулсан байна. Олигарх 2 намд хариуцлага тооцох цаг болсон, манан Монголын ард түмний ядууруулсан энэ бүхэнтэй хариуцлага тооцох цаг нь 2012 оны сонгуул байх болно хэмээлээ. Түүнчлэн нефт импортлогч компаниуд зохиомжтой үнийн хөөрөгдөл үүсгэж байгаатай холбогдуулан Монгол Ардын хувьсгалт нам Монголын үндэсний ардчилсан намын улс төрийн холбооноос мэдээлэл гаргасан байх юм а. Монгол Ардын хувьсгалт нам Монгол үндэсний ардчилсан намын улс төрийн холбооны мэдээлэл 2012 оны 1-р сарын 11 Улаанбаатар хот сүүлийн өдрүүдэд нефт импортлогч нэр бүхий компаниуд нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаалах хүнийг луйврын ашиг олохын тулд зохиомлоор огцом нэмсэн нь манай ард түмний аж амьдралд ноцтой хүн дээр тусаж байгаа нь одоогийн эрх хэрэгчдаас нийт иргэдээ бус харин олигарх бүлэглэлүүдийн ашиг тусын тулд явуулсаар ирсэн улс төр эдийн засгийн явааргүй бодлоготой шууд холбоотой гэж үзэж байна. Зүйн өөрөө нефт олборлож боловсруулдаггүй. Нефтийн бүтээгдэхүүний импортоор ганцхан орноос 100% хараат байгаа. Манай орны хувьд энэ төрлийн бүтээгдэхүүн стратегийн чухал ач холбогдолтойд ямагт тооцогдож төр засгийн байнгын анхаарлын төвд байж байх ёстой билээ. Өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нефт бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн байгууллагууд нь Монгол Ардын нам ба ардчилсан нам зэрэг хоёрхан намын гишүүн олигархуудын өмчлөл харьяалал байдаг нь нууц биш бөгөөд тэдгээр компаниуд шатхууны үнийг өнцлгүүгээр огцом нэмсэн нь Монгол Ардын нам ба ардчилсан нам зэрэг хоёр намын улс төрчсөн хувилдааны шинжтэй үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзвэл буруудахгүй. Ийм нефтийн бүтээгдэхүүний импортын онцгой эрхийг төр засаг өөртөө авч хувийн компаниудаар жижиглэн худалдаалуулах үрийг гэрээгээр гүйцэтгүүлэх нь нийгмийн эдийн засгийн хувьд туйлын чухал ач холбогдолтой алхам болно гэж үзэж ийм шийдвэр яаралтай гаргахыг шаардж байна. Ямар ч тач улс төрийн холбоо байгуулсан 2 нам олигорх болсон 2 намтай хариуцлага тооцох цаг болсон хэмээн мэдгдсэн юм а. Мөн улс төрийн холбооноос анхлан гаргаж буй үнийн хөөрөгдөлтэй холбоотой мэдээлэл хийсэн юм а.